Сайн байцгаана уу? Мичимо чанал байна. Та нарт ингээд YouTube-ээс үзчихсэн нэггүй short анимашнууд байдаг үстэй тий. Тэгээд би тэднийг чинь ер нь эргэн сануулж дурсуул болно. Бичлэгээ дуустал үзээрэй. Эхнийг нь болохоор Missing Halloween. Анхны Halloween-ийн үеэр ганцаардах нэг хүүгээр одоо эхэлдэг. Тэрээр хин нэгийг хүлээх ба нэг охин дээр одоо очдөг. Тэр охиндоо Halloween-ийг зураг авахулаад чихэр цуглуулахаар замдаа гарав. Тэгээд энэ эхний Halloween нь ер нь ингээд дуусчих шиг байлаа. Зураглал сүүлийн Halloween гэж солигдох бөгөөд энэ үед хүү найзуудтай ч юм дээрлэхүүлсэн юм шиг харагдана. Найзуудтай ч ер нь ингээд дээрлэхүүлсэн юм шиг нүдэн зодуусан юм шиг л харагддаг. Гэртээ орох эцэг ихэн дэлгүүр явсан тул эцгүй байгаа гэж бичиг тавьсан байдیں۔ Хүү анхныхаа нөгөө Halloween-аар таарсан охиноо хараад тэр охиныхоо цуглуулсан чихрийг харсан чинь ерөөсөө чихэр мэхэр байхгүй хов болсон юм байдаг хгүй юу бүр ингээд дээр нь. Тэгээд охин нэг чихрээ тэр охинд өгдөг. Охины чихрийн цаасан дээр нь болохоор чи намайг олсон гэх бичиг байдаг. Харин хүүгийнхтэй болохоор шүдний хэмжээ март би амттай гэж чихрийн талаарх юм байдаг байхгүй юу. Тэгээд тэд өргөжлүүдэн чихрээ цуглуулан явах боловч охинд хин чихэр өгдөг. Хүүгийн сагс дүүрэн чихэртэй болон охинтойгоо чихрээ хуваалцаж идэнэ. Гэртээ буцаж иртэл хүүгийн эцэг их хэмжтэй хамт иж байлаа. Хүү дүрсгүүдэн хэмжийн гарт байсан зүйлийг булаан хартал төсөөлийн найз хэмээн уншилсан цаас байсан. Тэгээ ээжийн түнд өглөө авсан зургийг нь үзүүлтэл тийм хоосон ганцаараа авахсан зураг гэдэг байхгүй юу. Хүү охиныг жигэн гимээ батлахыг хичээгээ тэгээд тэднээс холдно. Охин аюултай гих торны цаана ортол хүү түүнийг даган зангийг гатлан гүлээ. Ингээд тэд модны доор чихрээ эдэн сув. Хүү чихрийн цаасан дээр би чамайг оллоо гэсэн бичиг харин охиныхтэр болохоор намайг олсон гэх юм хоёр бичиг одоо байдаг. Тэгээд үйл явдал шүн болж эцэг ихэн цагдаа нарыг дагуулan хүүг хайв. Түүний олох боловч занган дунд нэгэн охины цогсны дэргэд сууж байлаа. Цагдаа нар цогцыг танин харвал алга болсон охин байв. Тэгэхээр түүний хувьд төсөөллийн найз бос жинхэнэ хүн байжээ. Хамгийн гонхтой зүйл нь ийм жаахан охин ойруу явж хавханд орж тэндээ удаанаар үхсэн нь охины хувьд хичнээн хэцүү байсныг төсөөлж чадахгүй. Магадгүй анимашны төгсгөл түүний бие ялзарч эхэлж байгаа нь саяхан үхсэн байх гэдгийг ер нь нотолж байгаа. Охин магадгүй анхны Halloween дээр амьд байсан бөгөөд тэгээд дараагийн Halloween дээр үхсэн байх. За нэг иймэрхүү анимашн байна. Та нар угаасаа YouTube-ээр үзчихсэн гэж би бодож байна. Энэ амар алдартай анимашн баг. За хоёр дахь анимашн болохоор Just Delicious гэдэг анимашн байна. Нэг нөхөр ажилладаг газаа түр хаан цайндаа орох гээд гэртээ харин. Гэртэн түүний эхнэр хоол бэлтгэсэн байлаа. Харваас ширүү нөхөр гээд хоолноос нь үс гарах төдийд эхнэртэй гар хүрж байгаа нь энэ зураглаас харагдана. Үүнээс харвал хүчирхийлэлтэй гэрвэл. Дараа өдөр нөхөр нь махны дэлгүүрээс элэг аван хоол хийхийг эхнэртэй талав. Тэр нь хийсэн илгээ амсах гээд амтлах хооронд амтанд нь орж нэг мэдгэл дууссан байлаа. Тэгээд гинэ тухайн орон сандарч мухардалд орж сумд оршуулга болж байгааг анзаарав. Тиймээс тэр арга мухардан цогцны илгийг нь авч түүний нөхөр ч гэсэн амтрахыг идэж дуусгав. Тэгээд шун дунд цогцны сүнс нь гарч ирэн илгээ нэхэн эхнэр нь нөхрөө заан сүнс нөхрийг нь тарчлаагаад гítл эхнэрийн царайнд нэмсэл тодорсноор анимашн дуустав. Амар эвгүй цогцны илэг идэнэ гэж юу гэсэн. Амар аргаа бараад хэцүү байсан байх гэж би бас бодож байна. За гурав дахь анимашн болохоор Who's Hungry гэдэг анимашн байгаа. Зарвины машиныг даган хүүх хоёр жаал магадгүй ах トゥ хоёр бололтой. Зарвины машины залуу тэр хоёрыг хулгайлан авав. Зураглал мангасан гис дүргэлсэн. Одоо түүнийг мангас гэдээ дуудаад авчихъя. Тэрээр охиныг нь үлгөөд хүүгийн хөлдөөгчөнд хийв. Хүүгийн өмнө хүлцэн байх нэгэн хүүг аваад холигчонд хийн бутлав. Тэгээд цусмах яс бүгдийг нь заримхтай нь хольж идэх ажээ. Энэ хооронд охин үлгүүрээ мултлан дэгийг нь авч яван өмнөх хүүгийн буталсан нүдийг нь олж хараад цочирддаг. Охин зориг гарган мангасны толгойг дэгээгээрээ сүлбэн унгав. Дараа нь шууд дүүгээ бутлан авч зүхтах гэсэн боловч дүүн сатааран мангасан идэж байсан тэрхүү хүүгийн цогцны үлдэгдлийг нь аваад иддэг. Энэ үед мангас сэргэн тэднийг хөөж явахдаа холигчин дотор унцдаг. Охин энэ байдлыг ашиглан холигчийг ажилуулж мангасыг нэцэлж явахдаа ер нь баригдчихдаг. Харин хүү гараас нь хатхан аварснаар мангас өөрөө махан татж болцсноор энэ анимашн ер нь дуустдаг. За миний сэтгэл гэвэл ерөнхийдөө бол би энийг бага бахтай үзчихсэн. Тэгээд дүүн тэр мангасны бэлтгэсэн тэр хүүгийн холсон имийг идж байгаа нь жоохон амар санагдсан. Тэгээд магадгүй энэ заримны залуу буюу мангас каннибализм байсан нь гэж ойлгомжтой. Тэгээд хүүхдүүдийг хураад тэгээд сургамжин гэвэл үнгөө зүйл гэж байдгүй шүү. Хүмүүс ингээд үнгөө юм үгүй гэхээр ер нь битгий очиж байгаарай. Тэгээд ер нь танихгүй хүнээс хол байл. Тэгвэл ийм юм болж магадгүй шүү. За дөрөв дэх анимашн болохоор Alma гэдэг анимашн байгаа. За өвлийн нэгэн өдөр бяцхан охин гүүх аж
тэрээр самбар дээр Алма хэмээн нэрээ бичжээ. Алма охин замын цаана байх цонхноос өөртөө тун адилхан хүүхэлтэйг олж анзаарав. Хаалгарууд өхөн очтол хүүхэлдээ бүр цаана харагдав. Гэт хаалга нь нээгдэн ороход өчнөө хүүхэлдэйг ер нь олж хардаг. Хүүхэлдэйг авахаар өнгөх үед түүний хөлд нэгэн зүйл хэгэлдэж дугуйтай жаал хүн хүүхэлдэйг босготол тэрээр хаалга бүр учир зүггүй гүйж идэв. Эргээд хартал хүүхэлдээ бүр дээр олон тийм хүүхэлдээ дунд ер нь очсон байдаг. Тэгээд хүүхэлдээний нүүрэнд хүрэх төдийд Алма охин хүүхэлдээнийхээ бие дороод зөвхөн түүний нүдэнд хөдөлж идэг. Тэгээд эргэн тойрондох бүх тийм хүүхэлдээнүүд нь үнэндээ бодит хүүхэд болохыг тэрээр өөрөө мэддэг. Тэгээд энэ дэлгүүрэнд зорилгоо биелүүлсэн аятай дараагийн хүүхэлдээ биений сүнсийг хайхаар цонхны өмнө тавьж байгаагаар энэ анимашн тусна. Тэгээд ерөнхийдөө бол бас л нэг амар эвгүй сэтгэвтэй бас их сургамжтай анимашн гэж бодож байна. Иймэрхүү юмд хууртаад очоод хохирогч болчдөг. Тэгээд хамгийн гахаар нь зэгүүн нь энэ хүүхэлдээнүүдийг цаадах тэр эзэн нь яг ямар хүн байгаа нь их сонирхолтой санагдаж байна. Бас тэр зүхтах гад гарч байгаа тийм дугуйтай тэр хүүхэлдээ ч гэсэн үнэхээр. За бичлэг ингээд дуусч байна. Та бүхэн лайк болон subscribe бас маш сайн амар сайн дараарай. Яг одоо лайк сабаар тэг тусан би бүр улам урам ороод илүү их сонирхолтой юмнууд хийн мэдээж хэрэг. Тэгээд дараагийн бичлэг удахгүй орох учраас тэгээд та бүхэн баяртай.